Их ноён уулын уул маань оршиж буй Сэлэнг аймгийн Мандал сумаас нутгийн иргэдэд төлөөлөд энэ 2006 оноос эхлэн ноён уулаа аврах хөдөлгөөн бий болсон. Энэ хөдөлгөөнд маань одоо нутгийн иргэд өнөөдрийн байдлаар Twitter хуудасаар орж байгаа бас лайк дарж байгаа бүгдээрээ одоо сувг болгоноор сонссон иргэд маань нийлээд одоо 10,000 гарчаад байна. Тэгээ яагаад одоо энэ ноён уулаа ухуулахгүй аврах болвоо гэдэг энэ асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ их ноён хайрхан уул маань их 13 их хаадын одоо булш юу шарил байдаг. Тэгээ дээрэс нь Бодончир Мунхагийн ууж исэн Бодончир уул, Бодончир гол одоо өнөөдөр шидмэс олчихсон. Дээрэс нь их модон шаниу, их хүнүү гүрний одоо алтан шарил оршиж байгаа хөвлөд нь байж байгаа ийм одоо ард түмний сүсгэлдэг одоо их Монгол улсын төв халахыг одоо даасан ийм том одоо дошгон хайрхан уул байгаа. Тэгээд одоо энийг бол Борооголд компани одоо Монгол дахь Борооголд компани Центраголдын охин компанид бол Монголын ард түмэн итгэлээ өгсөө. Гэтэл та нар бүгдээрээ мэднэ сэтгүүлчид. Монголын ард түмэн ч мэднэ. Хамгийн алтны муу жишгийг бол Бороогол дээр ярьдаг. 5 жилийн дотор 40 тонн алтын ухаад аваад явцсан гэж ярьдаг. Тэгвэл тэнцээ 43 тонн гэсэн албан ёсны мэдээ байгаа боловч өнөөдөр тэнцээ алтны үйлдвэр 1 минут секунд ч гэсэн зогсоогүй ажилласаар л байна. Тэгэхээр зэрэг аваад явцсан 44 тонн алтнаас гадна хичнээн тонн алт ягаад энэ үйлдвэр өнөөдөр ахаад 5 жил ингээд ажиллаж байна гэдг нь ингээд Монголын ард түмэнд тодорхой. Гэтэл энэ Борооголд компани итгэл дагаагүй мөртлөө одоо их ноён хайрхан луумын довтолж байгаад үнэхээр одоо сэтгэл имзэглэж байна. Энэ Центраголд гэдэг компани Канадын компани бол үндэстэн дамнсан маш их дуршлагтай, маш их аюултай, хаана улс төрн докторгүй байна, хаана ард түмэн ядуу байна, хаана авилгал их байна. Тэр улс үндэстнийг баялагийг дээрэмдсэн ийм компани байгаамаа. Энэ компани одоо төрд байж байгаа олигархуудад одоо мөнгө төгрөг цацдаг юм уу яадаг ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөөд тэгээд одоо шинэ жилийн өмнө Центраголд компанид гацууртын төслийг одоо их хурлын дарга нь Зандаа хүүгийн инх болтонд би дэмжиж байгаа шүү гэж лоббидод ингээд оруулж ирж байгаа нь өөрөө эмгэнэлтэй байна. Өнөөдөр миний Монголын ард түмэн өшөө цаашдаа хэдэн зуун жилээрээ байна. Энэ зурагт үзээ сууж байгаа хүн болгоны өөр хөөхд ач зээнэрт энэ үлдэх ёстой. Энэ маш их алтны нөөцтэй энэ ордыг яагаад хамгаалж болохгүй гэж. Тэр тусмаа өнөөдөр бүх хүмүүс нь хүнүүгийн гүрний үеийн энэ түүх соёлоо хадгалж хамгаалж тойрч оршин сууж байгаа Мандал сумын ард түмэн бүгдээрээ өглөө босоо цайныхаа дээжиг их ноён хайрхантаа өргөдөг юм аа. Тийм учраас энэ хөдөлгөөн бол бий болоод 6-7 жил болж байна. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ төр засгийн ч эрчимжээд эхэллээ, энэ гадны компани ч эрчимжээд эхэллээ. Тэгэхээр зэрэг түмэн олон бидэн ч бас эрчимтэй хөдлөөд эхлэх нь энэ бол зүй ёсны хэрэг юм аа. Тэгээд саяхан 2 жилийн өмнө их хүнүү гүрний одоо түүхийн 2222 жилийн одоо Монгол улс даяар тэмдэглэж ирсэн шүү дээ. Тэгчээд өнөөдөр одоо энэ түүх рүүгээ халдаж одоо биднийг энэ их хаадынхаа булш Монголоо халдаж их хүнүүгийн энэ алтан шарил оршиж байгаа энэ нутаг дэвсгэр рүү халдах гэж байгаа явдал нь өөрөө Монгол түмний эсрэг, Монголын хойч үеийн эсрэг арга хэмжээ юм а. Үүн дээр би нэг зориуд зохон тэмдэглэж хэлэхэд ноён уулын айл сав газар 42 компани бий. 42 шүү. 40 гаруй компани. Гэтэл өнөөдөр ганцхан тэр урт нэртэй хуулинд хашигтаад байж байгаа тэр компаниуд нэг л одоо гацууртын төслийг л стратегийн орд болгоод авах юм бол зайлшгүй нөгөө 40 гаруй компани чинь урт нэртэй хуулиндаа хашигдаж байгаа учраас Центраголдод одоо аргагүй ирэхэнд тэр лицензүүдэд зарнаа. Тэгэхээр зэрэг тэр лиценз зарагдаад явах тэр зэрэг яах вэ гэхээр Центраголд компани одоо дэлхийд авахгүй баян байлаач гэсэн зайлшгүй энэ орд руу орохын тулд хаа нэг газраас дэлхийн банкнаас ч юм уу хаа нэг газраас мөнгө босгоч таараа. Тэр нь яг энэ цаг тухайн үед иргэн миний хувьд бол хардах эрхийг төрүүлж байгаамаа. Яаж хардж яана вэ та гэвэл өнөөдөр Хятадын банк Монголд орж ирнэ гэсэн ийм яриа өрнөд эхэлсэн энэ цаг тухайн үед
Хэрвээ Центр Голд урт нэртэй хуулиас гарч стратегийн орд болох юм бол тэр компаниудын бүх лицензийг аваад Хятадын банкнаас одоо мөнгө босгож миний одоо Монголын газар шороо бүхлээрээ Хятадын мэдэлд орох ийм аюул үүсэж байгаамаа. Энэ дээр бол нутгийн иргэд дугуй байж чадахгүй. Үнэхээр одоо тэмцлийн одоо 2 дахь 3 дахь шатны тэмцэлтэд ороо явж гин өшөө цаанаа орон нутгтаа бас тэмцэлд одоо босоход бэлэн байна. Ингээд мандал сумын иргэдийг төлөөлөөд энэ ч одоо үг хэлж байна. Намайг Сэрэн Найдамд гэдэг. Тэгээ энэ ч одоо би үг хэлэх боломжийг одоо яг энэ түүхийн талаас нь түүхийг судалдаг хүнийх нь хувьд би одоо Балжин Ямгаага урьж байна. Тэгэхээр монголчууд бол өнөө эртний төвхтэй төргөрний 4000 гаруй жилийн төрийн төвхтэй. Эндээс хүчрэг гүрэн болсон үе нь бол хүн гүрний үе. За тэрний өмнө бол төр улсын нэгдэл бол 4160 гаруй 60 жилийн төрийн 4160 жилийн төрийн төвхтэй. За монголчууд бол дэлхийн өвөг үндэстний нэгэн тооцогдож явдгийг та бүхэн мэдэх үлээ. Тэгэхээр энэ нутаг дэвсгэр дээр олон ийм газар дотроос Хараагийн ноён уулын бүс газар. Энэ бол Сэлэнг аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын тэгээ Батсүмбэр сум энэ одоо нутаг энэ тодорхой хэсгүүдийг хамарч байдаг ийм газар. За ингээд сүүлийн үед алтны эрэлчид, алт ухаачин гадаадын эдийн засгийн алуурчид бол энэ рүү хошуурдаг. Манайхны нөхдүүдтэй төр засгийн зарим удирдлага, зарим мөнгөний шалгалтангуудтай энэ бол одоо нийлж сүүлдэн иймэрхүү асуудал руу орж байгаа юм. За эндээс түүхэн талаас нь авч үзэхэд бол 1924 оноос эрчимтэй уул нь бол алтны экспедиц гэж Оросын экспедиц Козловоор дурдсан экспедиц орж ирээд тэгээд сүүлдэн тэр нь алтны авахчсан уурхай гэж ухаад үдсэн чинь шарил гарч ирээд энээс үүдэж Хараагийн ноён уулын одоо орчны археолог буюу эртний дурсгал судлалын экспедицийн ажиллагаа хийсэн юм. За энд олон төрлийн борс энэ бүс нутагт нийтдээ нэг 500 гаруй булш байна. Нүдэнд ил харагдаж байгаа нь. Энд чинь 2000-аас жилийн 80 жилийн төрийн газрын одоо хөрсөн дор нуугдчихсан одоо ил биш ийм олон дурсгал одоо бас байж байх магадлалтай. Ил байгаа нэг үндсэндээ эрдэмтэд бол 230 500 хүртэл байна. Зарим нь ч нэг байх магадлал нь 2000 шихэн байж магадгүй гэсэн ийм таамаглал байдаг. За лавтагаар 500 гаруй булш энд тэнд тардаг. Энэ нэг дор байдаг зүйл биш. Нэг газар нэг 10 20, нэг газар нэг 2 3 янзаар ингэж одоо олслогдсон. Ер нь ноён уулыг эргэн тойрон бүс нутгийг тойроод байна. Археологийн одоо дурсгалууд асар ихтэй. Бичиг соёлын хаднаах бичгүүнс ч бас мэрсэр таарлаж байдаг. Иймд бичиг тичгэл газар бий танд. Сүжигт гэж бий. Ноён уул гэдэг нэрээсээ хэлээ бодох ч гэсэн эртнээс одоо шүтэгдсээр ирсэн. Ноён уул гэдэг нэртэй сүжигтийн ам, бичигтийн ам гэж олон одоо нурамт за хуримтч гэж бас яриад байдаг юм. За ийм одоо олон газрууд байгаа юм. За яг энэ цэг орчимд том уурхай ил талд яд аж ахуйн ажиллагаа явуулж эхэлж байгаа. Одоо цааш бүр дэлгэрүүлэн явуулах гэж байгаа бол энэ археологчид яаралтай энэ бүс нутгийг авран хамгаалах археолог одоо энэ судалгааг бүр эрчимтэй хийхээсээр арга байхгүй. Ийм юм аа. За энэ яг жижиг тандалтын судалгаанууд бол хийгдсэн 1924, 27, 42 за тэгээ 2006, 2009, 11 онд зүгээр нэг тандалт нэг бүртгэх маягийн ийм судалгаанууд хийгдсэн. Энэ бол маш хангалттай. Энийг цааш нь гүнзгөрүүл энэ аж ахуйн үйл ажиллагаа явуулахад олон жилийн одоо археологийн за тэгээд тэрнээс гадна ургамал амьтан экосистемийг хүртэл одоо нарийгчсан судалж байж дүгнэлт гаргаж байж энэ ашиглуулах уугүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой гэж одоо бид нар бодож байна. Энэ тэхээс ч өөр арга байхгүй. Ер нь бүх орнууд бол тэгжилвэ түүх соёлоо хамгаалж үлддэг. За ингээд бид нар бол энэ Хараагийн ноён уулаас урд өмнө олдсон
одоо үнэлж байхгүйгээр тийм дурсгалууд бий. Үнэлэх тийм үнэлгээ тогтоох боломжгүй гэж үздэг. Тийм нэн ховор бичгийн дурсгал, бичигтэй эдэл хэрэглэгийн дурсгал, ур хийцийн одоо гар урлалын болон тухайн үеийн дэлхийн олон улсын одоо худалдааны харьцаагаар ирсэн ийм эдөлгийн зүйлсийг бид нар бас энэ хурлын дагуу тусгай техник эсгэлээр тараах болно. Энийг та бүхэд бас тэндээс үзэж оруулж авбал танилцж болно. Тэр болгоныг ярих боломжгүй учраас Эрмитажид одоо энэ дурсгалууд Эрмитаж за бас Германы юунууд бас зарим музейдэд манай ноён уулын дурсгал байдаг. Ер нь дэлхийд дээр хүн судалдаг 100-аад эрдэмтэд бол энэ ноён уулыг бол онцгой объект. За сүүлд нь энэ хэдэн том объект одоо Ховд аймгийн Тахилтын хотгоор Архангай аймгийн Голмод буюу Хайрхан сумын Балгастын тал. За тэгээ Боруулаг, Дуурлаг нараас энэ хүн гүрний үеийн хэдхэн дурсгал байдаг. Тэрний нэг нь ноён оргилын нэг нь бол Хараагийн ноён уул гарцаа байхгүй мөн. Ийм учраас төр засгийн бодлогоос энэнийг бүр тусгай хамгаалалтанд авах нь зүйтэй. Энэ бол Монголын буюу дэлхийд дахны хүн төрөлхтний соёлын өвийн чухал газраа гэж би бас одоо төвх сонирхдаг төвх судлаач хүний хувьд ингэж одоо бодож явдаг учраас энэ хөдөлгөөнийхэнтэй дэмжиж бас оролцож байгаа юм а. Ашиглаж болно. Тэгвэл ашиглахын өмнө ном журмаар нь явуулах хэрэгтэй. Байгаль экологид ямар ч эргэн тойрон Хараагийн ноён уулч одоо харьцангуй эргэн тойрон маш олон хараа олон голуудтай. Тэрний бүх экосистем тэр одоо бүх юунууд бол алга болно. За иймэрхүү талаар одоо товч мэдээлэл өгөх юм байна. Тэгээ. Энийг өөрөө авах. Тэг авна. Тасалж. За сайн байцгаана уу. Байгаль орчны иргэнэ зөвлөл Ганбаатар. Манай байгаль орчны төрийн бүс байгууллагын төв байгууллагаас тухайн ноён уул орчим гацууртай ордыг ашиглалтын асуудлаар бол иргэний нийгмийн байр суурьаас бол тууштай эсэргүүцэж байгаа. Та нарт одоо энэ мэдээллийг тараана. Та нар эрдэмтэн шинжээчнэрийн зүйлүүдийг бол харлаа. Ноён уул маань өөрөө тойроод ийм түүхийн их олон олдворт хаадын бунханд байгаа юм. Тэгэхээр тус компаниуд тайлбар хийхдээ тухайн бунхнуудаас хол гэж тайлбар хийгээд байгаа. Тийм биш. Ноён уулаа тойроод энэ олон хаадын бурхтын бунхан маань байгаа. Энийг ердөөсө хөндөж болохгүй онгон тагчлаараа байх ёстой газар. Яагаад тэгэхээр энэ дээр экологийн талаас байгаль орчны наривчсан үнэлгээ хийгдсэн юм. Өнөөдрийг болтол тухайн бүс нутагтаар бол байхгүй. Зөвхөн улс төрчтэй лоббигоор энэ асуудал зүтгэгдэж байгаа. Тодорхой юмыг энд хэлж чадна. Яагаад гэвэл гацууртын орд тухайн үед гацуурт компанид байхдаа нинжа нарыг бодлогын төвшөнд тухайн орд руу оруулсан. Байгаль орчны сүйтгэүүлсэн. Тэгчээ дараа нь компани өөрөө ашиглах эрхээ авах энэ боломжит нөхцлүүдийг үүсгэж энэ ордыг сүйтгэсэн байгаа. Яагаад гэвэл нинжа нар өөрсдөө 18 метрээс доош явж чадахгүй. Тухайн ордын гүний юу бол нинжа нарт бол нэг хүнд биш. Яг орд компани эрх ашиглалаа ашиглахад бол хангалттай нинжагаар сүйтгэсэн байгаль орчин дээр тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. 2009 онд ялангуяа улсын их хурлын гишүүдтэй Центра Голдын удирдлага бүхий компаниуд ажлын уулзалт хийсэн байгаа. Тэр нь бас тодорхой хэмжээнд баталгаажсан. Гацууртын ордын лиценз Центра Голдод шилжих боломжит нөхцлүүд бүрдсэн байсан. Яагаад гэвэл урт нэртэй хуулиар тухайн бүс нутгийн 42 компани орчиж байгаа. Тэгэхээр энэ дунд төрийн цэрэн нийтмэд чи хэлсэн нэг л компанийг стратегийн ордод оруулаад эрхийг нөхчүүл тэр компанийг яг тойроод байж байгаа 42 лиценз автоматар ийшээ орчиж байгаа. Тэгэхээр бид нар нэг компани эрх ашиг биш тэнд байгаа 42 лицензийн тухай урт нэртэй хуулийн хэрэгжилтийн тухай энэ асуудлыг шаардж байгаа. Тэгэхээр бид нар өвөг дээдсийнхаа бунхныг хамгаалахаас гадна байгаль орчны асуудал ярих ёстой. Тухайн бүс нутгийн наривчсан үнэлгээ байхгүй, экологи эдийн засгийн үндэслэл нь байхгүй. Дээр нь энэ дээр ялангуяа бид нар айгүй тодорхой мэднэ. Хараа туул голын энэ бэлчрийг экосистемийг бүрдүүлж яадаг ноён уулын эко консенсац үүсгэж яадаг энэ процесс өөрөө алдагдчихж байгаа. Яагаад тэгэхээр өөрөө усны хагалбар буюу тухайн хараа голыг тэтгэдэг дээд усны хагалбар их газар оройгоос 4-7 км-ийн зайтай тухайн орд байгаа. Энэ дээр хэрвээ цэвдгийн хөндлөлт үүсгэчихвэл хараа голын одоо баруун талаас тийжээгдэх сувгууд өөрчлөлтөнд орчиж байгаа. Тэгээд хамгийн
экологийн системтэй уялдаг хэлэхэд хамгийн сонирхолтой эрсдэлтэй газар хаана вэ гэхээр баруун хараа, түнхэл, боорноор, жаргалантын сангийн аж ахуйнуудын экосистемийн тэр тундсан хэмжээ тухайн бүс нутаг дээр тодорхой 0.5%-аар өөрчлөгдөх нөлөөлөх тийм магадлал байгаа. Бид нар цөлжилтийг яриад байдаг. Тэгвэл цөлжилтэд уул уурхай нөлөөлж байгаа үндсэн шалтгаан бас энэ дээр харагдаж байгаа. Дээр нь тухайн бүс нутаг дээр ажиллаж байгаа одоо яг экологийн талаас та нар мэдж байгаа модны хулгай хамгийн их хийгдсэн газар. Энэ дээр нөхөн сэргэлт гэдэг асуудал бас яригдах ёстой байдал чи эргээд ашиглалт гэдэг юм яриад байна. Ялангуяа энэ хууль эрх зүйн фактуудыг одоо бид нар дистрата гаргаж танилцуулна. Та нар минь одоо олон нийтэд үнэн шударга бодит байдлыг мэдээлж өгөөч. За юуны өмнө хүрэлцээрснээ сэтгүүлчтэй баярлалаа. Тэг мөн телевиз үзэн суугаа нийт монголчуудаа энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд Даяар Монгол төрөмс байгууллага бол ноён улаан аврын хөтөлбөрт одоогоос 4 сарын өмнө нэгдэж Сэлэнгэ аймгийн Мандал сумд орших ноён уул дээр өөрсдөө өөрийн биеэр очиж Центрогоо уул үйл ажиллагаатай бас танилцсан. Тэгэхэд бол бидрийг бол оруулахгүй хашаад атсан. Тэнд бол өмнө одоо сая та бүхэнд хэллээ те олборлолт явуулж одоо ингээд хөрсөн доор халтыг авах гээд ингээд явж байгаа. Тэгээ түүхч бас Балжин 8 хэллээ. Энийг яагаад ухуулахгүйгээд хүсээд байгаа юм гэхээр өнөөдөр хүннүү гүрэн болвол дэлхийд хамгийн анх төр тулсыг байгуулсан. Тэр дундаа одоо энэ дэлхийн хөгжөөд байгаа энэ бүх үндслийг бол тухайн үед тавьж өгч ирсэн. Ийм өвдөцгэн газар нутгийг ухуулах шаардлагагүй гэж үзэж. Өнөөдөр та нар боддоо төрсөн эцгийнхээ газрыг ухаад доор нөгөө алтыг авгүй бол ухаж чадахгүй жирээ иргэн. Хэл яг энэ шиг ийм өөрөмсөг сэтгэлээр хандаж энэ ноён бол ухуулахгүй байх ийм одоо хөдөлгөөрнийг өрнүүлж иргэдэг бас уриалж байгаа. Өнөөдөр тэгээ энэ үүссэн асуудал бол ганц Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд мөн Түн аймгийн Борноор сумын иргэдийн асуудал биш ээ. Энэ бол нийт монголчуудын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм аа. Тэгээ бидрээс ямарсан Сэлэнгэ аймгийн 6000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж ноён улаа ухуулахгүй гэсэн юм бичгийг бүрдүүлж авсан байгаа. Мөн улсын хурлын нэр бүхий 18 гишүүн ноён уулыг ухуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж гарын үсгээс сурсан байгаа. Тэгээ энд бол мэдээж бидаш дагш гişүүд улсын хурлын гişүүд мөн намын зарим гişүүд байгаа. Тэгээ энэ 18 хүмүүс бол Монгол улсын язгуур ширхэг бас хүндэж үздэг ийм хүмүүс юм байна гэж ойлгож байгаа. Тэгээ Монгол улсын үндсүүлийн 3 дугаар зүйлийн нэг дээр ингэж заасан байгаа. Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэг шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага уламжлуулан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн. Тэгэхээр улсын хурлын гишүүд маань бидний төлөөлөгч юм бол энэ ноён уулыг ухуулахгүй байх талаар улсын хурл дээр дахин орж ирнэ. Энэ асуудал дээр нь улсын хурл гишүүд маань бас их орон сэтгэлээр хандаж стратеги ордод битгий оруулаач гэсэн ийм хүсэлттэй байгаа. Тэгээд мөн улсын хурлын шударгаас дэвсэл бүлэг дээр өчигдөр ноён улаан аврын хөдөлгөөнд нэгдсэн байгууллагууд бас тодорхой хэмжээний зарчмын байр суурьнд хүрсэн байгаа. Удахгүй бас хэвлэлийн баг урлаар бусад мэдээллийн хэрэгслүүдээр бас яаж хамтарч ажиллах талаар бол мэдэгдэх баха. Тэгээд үндсэн хуулийн ашигт боловлын тухай хуулийн 5 дугаар зүйл дээр ашигт боловлын өмчлөлийн талаар заасан байгаа. 5.1 дээр Монгол улсын газрын гадаргуу болон түүний эвлэлд байгаа байдлаар оршиж байгаа ашигт боловл бол төрийн өмч өгөөд төрийн өмчмаг заасан байгаа. Мөн улсын хурлын ашигт боловлын тухай хуулийн 8 дугаар зүйл дээр улсын хурлын бүр эрхийг зааж өгсөн байгаа. Энэ дээр 8.1-ийн 4 дээр засгийн газраас өргөн мэдүүлснээс эсвэл өөрийн санаарчлаар тухайн ашигт боловлын ордыг стратеги ач холбогдолтой ашигт боловлын ордод хамааруулах эсвэл хасах гэсэн байна. Тэгэхээр бид энэ ноён уулаа хасах гэсэн байна. Тэгэхээр энэ стратегийн ордод битгий оруулаач энийг байгалийн төр өөрөө хамгаалтандаа аваад аль жуулчлалын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд дэлхийн аль жуулчлалыг бүс болгож болохгүй юм гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгээд соёлын өвийг хамгаалах тухай хууль дээр бас хэд хэдэн зүйл ангууд байгаа. Тэрийг бас товчхон дурдаа явчих. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйл дээр соёлын өвийн зэрэглэлийг тогтоосон байна. Сая Балжин 8 гол хэлжсэн та бүхэнд энэ бол түүхийн маш онд одоо ховор олдроо гэх. Энэ дээр 8.3 дээр түүх соёлын хосгүй үнэт идэлэл дурсгал зүйлийг дараах шалгуураар тогтооно. Тэгээ энд нь болохоор түүхэн цаг үед үзүүлсэн нөлөө энэ дээр заажаар. Тэг энэ дээр байгаа. Би энэ дээр татаад үзсэн. Тэгээд 8.3.1 дээр түүх соёл, урлаг, гоо зүүн шинжлэх ухааны үндэс нь ач холбогдол, 8.3.2 нь
холбогдох цаг үе 8-3-3 дахин давтагдчихгүй байдал зэргээр нь үнэлж түүхийн хосгүй үнд бүтээлд оруулт юм байна. Тэгэхээр энэ түүхийн хосгүй үнд бүтээлийн зэрэглийг тогтоосон шалгуураар бол ноён уул маань өөрөө түүхийн хосгүй үнд бүтээл юм аа, олдуур юм аа. Мөн за энэ дэвш хамгаалт ус. Ашигт олдуулалтын тухай хуулийн 43 дугаар зүйл дээр 43-ийн 1-2 дээр ашигт олдуулалт эрх хайхыг соёлын өвд бүртгэгдсэн газар байх юм бол хориглоно гэж заасан байгаа. Тэгэхээр соёлын тухай үеийг хамгаалах тухай хуулиар баримтлаад энэ ноён уулыг авруулахгүй байх бас бүрэн боломжтой юм а гэж үзэж байгаа. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. За энэ дээр би бас нэг юм тайлбар хийж бодож байна. Борогол компани өнөөдөр 97 оноос хойш Борогол компани өнөөдөр Мандал сумын нутаг дэвсгэрт бол Мандал сумын нутаг баруун хараа чиглэлийн нутаг дэвсгэр дээр алт олборлоод өнөөдрийн байдлаар 10 гаруй жил болж байна. Тэгэхээр зэрэг 15 13 4 жил болж байна. Гэтэл энэ ямар хонцын сэтгэлтэй вэ гэдг нь мэдэгддэг байхгүй. Эднэр өөрсдөө Борогоолдын алтыг дуусхан гут центрыг гацууртын орд руу орохын тулд зам тавьсан. Сайжруулсан зам тавьсан. Тэр сайжруулсан зам дээр болох тэр зэрэг 2010 оны 1 сарын 1-ээс 2014 оны 12 сарын 25-ны байдлаар энэ Сэлэнг аймгийн Мандал сумдах энэ 4-р багийн нутаг дэвсгэр дээгүүр явж байгаа энэ засмал зам дээр 25 ослын хэрэг гарсан байгаа юм. 25 ослын хэрэг. Эннээс 16 нь бүртгэгдснээс осол 16 буюу 64% нь хэрэг 9 буюу 56.2% нь сайжруулсан замд үлдгэцээ. Энэ сайжруулсан зам дээр 3 иргэн нас барж 23 иргэн гэмтэж 52.5 сая төгрөгийн хохирол учирсан байгаа. Гэтэл Борогол компани дээр нэг сайхан одоо нэг жил гарангийн өмнө нэг сайхан 30-аад насны залуу одоо тэр ухсан нөхрөө машинтайгаа ороод ингээд нас барсан. Тэрний өмнө Борогол компани дээр одоо энэ алтны талаар энэ үндэсний хөдөлгөөнийхэн очиж тэмцэл явуулсан. Тэнцээ нэг залуугийн амь нас ирсэн. Тэгээд эдгээр 150 одоо тэрбум төгрөг гаргаж иж нэгдүгээр төрхийн амарч газрын юуг өргөтгөлийг барьсан. Одоо хэрвээ яг энэ гацууртын орд руу яваад энэ компани ажиллах юм бол сайжруулсан зам дээгүүр нь 15 минут тутамд 40 тонны даацтай шороо явна Борогийн уурхаар. Гэтэл тэрний тех хооронд одоо энэ малын бэлчээр увс уургамал тэр хүн оршин тогтнох одоо үнэхээр арга байхгүй болох юм аа. Энийг бас би нэмж хэлмээр байна. За Центера Голд компани нь олон улсад ямар нэр хүндтэй гэдгийг бол та нар бас мэдчих ёстой. Сая Кыргызстанд орон нутгийн иргэдэн тухайн компаниг олон улсын арбитражийн шүүхт өгөөд 350 сая долларын нөхөн төлбөр авахар болсон. Энд алдагдсан алдагдлыг өнөөдөр Монголоос нөхөж авахар улаар нь зүтгэж байгаа. Ялангуяа энд Монголын одоо залуучуудыг зарим хэмжээнд ашиглаж эхэллээ л дээ. Ялангуяа энэ археологийн дүгнэлт эдгээр хийсэн гэж янз янзын баримтууд 2013 оны 1 сарын 3-наар гаргаж ирж байгаа. Юу гэж юм бэ? 1 сарын 3 чи бид нар нөгөө шинэ жилдээ тэмдэглээ явж байгаа үе үстэй. Тэгээд яг нөгөө нэг монголчуудын хэрэгэлдэг байдлаар нөгөө баяр ёслолыг далимдуулж компаниуд хүртэл ийм албан бичгийг хийж авдаг болсон байна. Тэгэхээр энэ бол арай дэндээ уваагүй үйлдэл болж байгаа. Ялангуяа Центера Голд өнөөдөр өөрсдөө тухайн ордыг ашиглалтын үйлдвэр маань бэлэн байгаа гэж танилцуулж байгаа боловч тухайн үйлдвэрийн технологи өнөөдөр дэлхийн нийтэд хориглогдоод эхэллээ. Яагаад гэвэл энэ цyanide натраар хэрэгэлдэг энэ процессыг хөгжингүй орнуудад бол ердөөсөө хэрэглэхээ болцсон. Хөгжиж байгаа орнуудад ялангуяа хөгжингүй орны бизнес сэтгэлгээгээр авчирч танилцуулдаг болсон байна. Өнөөдөр Америк, Канадад энэ асуудлыг ердөөсөө та нар ялангуяа цyanide натраар хэрэглэж байгаа энэ технологиг шин дэвшилт технологи гэж ойлгодог бол та нарын мэдээлэлгүй байгаа дээр тоглож байгаа ялангуяа бизнес буюу эдийн засгийн алуурчтай арга барил шүү. Энийг зөв ойлгороо л гэж хэлж байгаа. Одоо Центера Голд та нар мэдж байгаа. Арева компани ямар хуваагүй үйл ажиллагаа хийж байгаатай адилхан яг нутгийн иргэдийг хөдөлгөгдсөн иргэн болгож эхэллээ. Ялангуяа бүс нутаг дээр жижиг дунд төсөл дэмжин 3 сая төгрөг, 5 сая төгрөг өгөхөөр яриад эхэллээ. Орон нутгийн иргэд энэ дээр бол тууштайгаар эсэргүүцэж байгаа боловч
нөгөө сүүлд ирсэн суурьшмал иргэд маань өөрсдөө ажлын байр хэрэгтэй гэдгээр энийг бас дэмжиж явж байгаа асуудал үүссэн. Тэгвэл уугуул иргэд маань энийг бол ялангуяа Монгол орны газар нутаг бүрэн бүтэн байх ёстой, эрүүл аюулгүй орчим нь байх ёстой гэснээр энэ асуудал руу тууштай эсэргүүцэж хандсан. Дээр нь өнөөдөр цэрэг найдварлагчдаар тухайн бүс нутгийн 10,000 хүний гаруй хэсэг байгаа боловч миний хэмжээнд 41,000 Facebook-ийн гишүүд энэ асуудлыг дэмжсэн байгаа. Нийгмийн сэтгэл зүйн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад улс төрчид болооч. Ялангуяа улсын их хурлын дарга тандаад хэлчихэ. Таны хэлсэн үг Монгол оронд хууль гэж харагддаг энэ нэр хүндтэй байсан одоо үгийн үн цэнэ үгүй болгоод байна шүү. Ялангуяа Центрэг бол ялангуяа гацууртын орд дээр Монголын нийт ард түмэн эсэргүүцэж байгаа. Ялангуяа энэ байгаль орчны асуудлаас гадна уламжлалт, соёл, ах уй энэ бүгд шатанд эсэргүүцэж байгаа гэдэг бол албан ёсоор хэлэх ёстой. Дээр нь одоо нутгийн иргэдийн үгийг та нар бас сайн дамжуулж өгөхийг хүсэж байна. За энэ Централ Голдын кемпэйн байж байна. Тэгээд энэ ямар их байгаль орчныг сүйтгэсэн энэ харагдаж байгаа. Ингээд хоёр хідэн уулаар нь хашаад авцсан, шумуулж оруулахгүй. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуулинд байгаль одоо маш их байгалийн баялагтай усны их бүхий газар учраас тэрнийг урт нэртэй хуулинд оруулсан. Гэтэл өнөөдөр Централ Голд компани Монголын байгаль орчны хуулийг зөрчөөд модны унанг ойг цэвэрлүүлүүлгүй өчнөө жил болсон. Энэ нь өөрөө нарсан ой магадгүй тэнцээ зандж байх боломжтой. Дээрээс нь маш олон эмийн ургамал, олон наст ургамал, малын тэжээл маш их юм ургалттай энэ газрыг Централ гацуурт компани бол гацууртын төслийг хэрэгжүүлэх Централ компани бол энийг ойгоор нь устгуул гарах хэмжээ авсан. Энэ баримт нь энэ байж байна. За нөгөө талаар өнөө Буданчин гол, Балжийн гол гэдэг чинь одоо өнөөдөр ийм байдалтай байж байна. Үнэхээр харамсмаар. Өнөө Бодончир мунх гэж нь уужсэн гол нь ийм байж штэ. Ингээд асарцсан. Тэгээ энд нь байж байгаа хамаг голын ширгээ чайчаад тэгээд энэ ганц гүний худаг барьж өгсөн байгаа. Энэ айлууд энэ хашсан уулан дотор нь энэ айл амьдэрдэг. Энэ айлын хүүхдүүд нь одоо энэ хордлоо барьлаа гэдээ ингээд дуудсан. Тийм учраас шүү дээ тийм ээ энэ ямар ч хариуцлагагүй, ямар ч тооцоогүй. Дээрэс нь ийм боржуурууд тарааж байгаа. Мандлын ард түмнөр. Борооголд компани бол ямар ч одоо чаанад хүнцэл энэ тэр одоо ашигласан байсан ч тэр бол хор бишээ гэж. Одоо жишээлх юм бол энэ зурган дээр байж байна. Энэ тоорын ясан дээр шүү дээ хүнцэл агуулгаддаг. Одоо энэ хар чавганд чаанад агуулгадаг. Та бидний уруулаа будганд одоо чаанад байдаг. Гэх мэтлэн ингэж одоо ард түмний тархийг угааж байгаа. Энэ нэг эзэнтэй хоёр компани гэдгийг дахин тодорхойлж хэлье. Джон Казаков гэдэг. Тэгээ үнэхээр шүү дээ ийм аимшигтай эх орныхоо эсрэг ийм аимшигтай юм хийхийг өөрөө би энэ төслийг дэмжиж байна гэд байж байгаа их хурлын дарга. Энэ нэг одоо балиашглаад байж байгаа. Тэр мөнгө төгрөг аваад одоо кноп дараа сууж байгаа их хурлын гишүүдтэй. Ийм улсуудтай байж байгаа да үнэхээр одоо харамсаж байна. Үнэхээр одоо өстой гомдолтой байна. Нөгөө талаар Мандал сумын 26,000 гаруй 30,000 хүн амд бол их хурлын дарга Зандаа хүүгийн инх болд ерөнхий сайд Норвын алтан хуйг ерөнхийлөгч Сахигийн элбэгдэрж 3 хурч ирээд шууд арчлалын зарчмаар ард иргэд та бүхэн би бүр зориуд асуусан. Энэ ноён уулыг яах гэж байна гэж. Гэтэл ард түмэн ухуулна гэвэл ухуулна, ухуулахгүй гэвэл ухуулахгүй гэд явсан. Тэгвэл энэ үгээ эргэж хараач. Энэ үг чинь зөвхөн 3 хүний бит хүний үг биш. Энэ бол Монгол улсын төрийн 3 өндөрлөгийн үг гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ дээр хүртэл хариу нэхмээр байна. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Болно. Бид бол хүчин мөксөн иргэд штэ. Таач вэ, би ч вэ. Энд цугласан хүн болгон Монголын ард түмэн. Энэ зөвхөн юугаар харагдаж байна гэхээр зэрэг ганцхан гацуурт гэж энэ төсөл. Энэ гацууртын шорон ордын энэ Чимбат гэж хүн одоо ухаад аваад явцсан. Энэ бол байна штэ. Ерөөсөө л тоглоомын.
Дээрээс нь Центра Голд гэдэг чинь өөрөө ийм олон лиценз эзэмшиж байна. Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт. Тий. Тэгээд дээр нь ер нь Сэлэнг аймгийн Мандал сумын нутагт хичнээн лиценз, хичнээн юм байдгүй гэвэл ийм олон байна. Зөвхөн Мандал сумын ноён уулыг тойроод. Тий. Га талбайг бол одоо энэ хүмүүс маань хэлжлээ шүү дээ. Чиглэлээрээ ярьж байгаа гэдгийг та ойлгож байгаа бох. Тэгэхээр зэрэг би бол иргэний төлөөллийн хувьд энэ ноён уулыг ямар ч байсан ухуулах ёсгүй гэж одоо ард түмнийхээ итгэл сэтгэл дээр гарч ирж байгаа манай моохын одоо тэргүүн байна. Манай моохын өчнөө хүмүүс. За дээрээс энэ ногоо эргүүл, тэгээд энэ эко эргүүл гэдэг ингээд маш олон төрлийн бус байгууллагууд нэгдсэний үндсэн дээрээс чадах ятгаараа л одоо та бүхэнд мэдээлэл өгч байгаа. Чадах ятгаараа л Монголын ард түмний сонорт хүрэх гэж байгаа. Энэ дээр та нүхтийг дэмжинэ гэж бодож байна. Тий. Яг түүнээс биш яг ийм одоо хитэн хэмжээний юутай юм би бол геодиз хүн биш. Тийм учраас яг тийм юмыг бол би хариулж чадахгүй. Энэ хүмүүс өөрсдөө хариулна. Хэлбэрүүд бол одоо сая та бүхэн мэдж байгаа шүү дээ. Шинжлэлийн өмнөхөн би өөрөө арчилсан хувьсгалд оролцохдоо яг ард түмэнд таалагдахгүй ард түмний баялагийг булаах болох дээр зэрэг баяр ёслолыг далимдуулдгаа гэд орилоод явж исэн, шүүмжлээд явж исэн хүн. Гэтэл шинжлээ яг өмнө оруулж ирж байгаа байхгүй юу? 4 дахь өдрийн чуулган дээр оруулж ирээд энэ нь 3-2-ын харьцаагаар одоо Болор Чулуун гишүүн, Исканбаатар гишүүн, Логийн цанг ингээ 3 гишүүний эсэргүүцлэр энэ 5 дахь өдрийн чуулган руу ухарсан шүү дээ. Энэ мэдээллийг бол та нар бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь 5 дахь өдөр нь болох тэр 5 дахьын чуулган дээр болох тэр зэрэг яасан гэхээр зэрэг үндэсний олон нийтийн телевизийн 700 гаруй ажилтан албан хаагчдаас уучлах гуйнгуудаа гацууртын төслийг оруулаад ирсэн шүү дээ. Тийм биз дээ. Монголын ард түмэн бүгдээр харсан шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ноён одоо сүсгтэй ноён уулаа бол ухуулахгүй. Тэрний хевлээд байгаа алтанд хэн дуртай гадны гар хөл болсон Монголын олигархууд төрд байгаа шургалсан этгээдүүд дээр нь үндэстэн дамсан энэ гадны компанид аборт хийлгэхийг зөвшөөрөхгүй л гэж хэлээд байгаа.